бид намхан саржинтай сайхан жилээ. Орхон саржин сайхан жилүү та. сайхан жилээ. Сөрөгтөн таргаа ороо. Таргаарлаа, сөрөгтөн таргаа ороо. Таргаарлаа. Сөрөгтөн таргаа сайхан аварч. Сайхан аварч. Сайхан аварч байна. За саршиндаа сайхан шилдэж сөрөг тарган сайхан хаварж байна. Сайхан аварч байна. За удаан хүлээв. Давхсараа гал ирлээ дээ тэгээд одоо хоёр мундаг хоёр өвөөтэй явж байгаа. Харин Сталин нутагт олон жил амьдэрсэн хоёр настай хүмүүс хэрх юм болов гэж бодчих лээ лаас. Сая чи бид хэнийг орлоо? Дамжим. Тэднийд ороод. За сөрөг тарган сайхан урж байна. Сайхан урж байна. За саржинтай сайхан жилөө. Сайхан жилээ. Сөрөгтөн таргаа сайхан аварч байна уу? Таны сөрөг таргаа сайхан аварч байна. Сайхан. Нутгийн хүмүүстэй аргагүй өөр юм аа. Машины гэрлээ унтрааж игээл уулын багцаараа уулын харахаар тэгээд нэг таньж. За. Тэгээд олдоод ирдээ тий. Тэгж. Яахан болчихсан тэгээ гайгүй. Сайхан тэрсэн гэж. Би бол зүг заагаад бол олохгүй мөр олон салаа зам орж ирээ. Тэр ч арга байхгүй. За хавар жил хэр болж байна сайхан. Хаварж тавлаг яах вэ? Энэ жил хэр үйл болоо даа шээ. Энэ жил манай харин нэлээд он гарсан сүйдэл зуд боллоо. Тэрнээс биш. Эрт зуд болсон боловч сүйтгэх бай. Харин чиг сүйд учраас бас гайгүй тэгээд бүр аймагуудыг чанга болж шүү. Тий, бус дайхтай аймагуудыг бодвол гайгүй. Бас их цас зудны цохионыг захан дайраа өнгөрөх шиг. Хатан төлөөд эхэлсэн. Тий, одоо яг уган төлөвд гарч эхэлж байна. Энэ одоо юу? Хург байна уу? Тий, хург байна. Хэд хург? Одоо Хамгийн анхны хург. Өнөөдөр үү? Тий, өнөөдөр. Оо. Хоёр байна. Яг л сайн юм байна да. Сайн юм. Ууган хурган дээр бас ингэж морилж явах юу гэдэг л. Халуун шутаа. Халуун шутаа мал. Тий. Бэлэг дэмрэлтэй л юм. Зөв л өдөр зөв юм дээр л зорж явсан байна. Яг тийм. Уган тэл гарч эхэлж байна. Тийм байсан. Бэлэгдэлтэй сайхан байна. Сумын авраг уяач. Аймгийн авраг морь цоллооч болсон. За. Тий. Олон жил морь гэж байна уу? Олон жил морь гэж. Хэдэн нас үеих вэ? Янз. Хаанхын угшилтай хөлөг байна. Миний их ч бас газар байна. Сүбатар аймгийн халзан сумнаас нэг баг авчирсан тэрнийг их нас олгож авсан тэгээд. Тэр бас их олон жил сайн наадж जैन дээ. Сумдуудын ойнуудаар нэг дуран барихгүй тав дотор хараггүй. Ягаад байна. Сайхан эзэндээ алдар нэрийг өгдөг. Тий. Тэгээс үлдээ. Тэр од гэрэл манлан туслах адуучингаас нэг 25% таа газар гавсан. Цусын сайхан холдуулж тэр маань бас сайн байгаа. Хонгор азрах сайн байгаа. Тэг мор уйн гэдэг бас тэгэд нарийн да. Тий. Одоо бас бүтэн жилийн хөдөлмөр орж байна. Их хөдөлмөр шинжиж юм байна. Тий. Одоо тэжээл тэгэл адгийн наатал арчилгаа их орно, сойлт орно. Тий. Адгийн наатал л одоо хурдан морчин портер ундаг болсон тэгээд. Одоо ч дээрээс аймгийн наадам сүмтэр болохоор ачаад явдаг ус. Одоо миний мэдхийл одоо хөлөөр нь л явдаг ус шүү дээ. Тэг. Хаад эдэн сум дамжуулаад хөлөөр нь явдаг. Хөлөөр нь хурдан морь унаад тэр сойлт болоод очдөг тий. Хишг батгай хүртэл одоо хөдөлж байгаа очоод улсад дөрүүлж ялж шүү дээ. Тэтэрлэг сум. Сарын умаар сар болж одоо хөлөөр нь уулна гэж явчвал замдаа тэр сайхан сойлт болоод очдөг. Тэгээд техникээр мадагчин гэдэг чинь хамгийн зайтай хамгийн хэцүү юм байхгүй. Юу үйдэг босд мадад үйдэг моринд одоо бүр хэцүү гэж би боддог. Одоо тийм биш болсон. Одоо хүүхдтэйгээ хүнтэйгээ бүр амар болсон. Бүтэн жил дижээж яадаг учраас тэр хөдөлж явна гэхгүй. Гэдс мэдсэн зайлагдана гэхгүй тэгэл. Цаг хугацаа хурдан хэмнэн.
тэгээд таг хугацаа хэмнэс биеийн Тий. дээр амрын хүүхэд Тий. Хамаагүй амар. уяач биеийн амар Айл-айлны хүүхдээч бас их сургана. Сон тийм ээ. хим Мороос сон айл-айлын. Хүүхдийн хоолыг хүртэл сойдог гэж Тий. дээ. Намайг лавт иддэг хоол нэг хідүүл. Нэг байх хурдмар онжихт бас тийм байсан шүү дээ. Бяцлага өгөөл тэгэл хамаагүй мэдэж явахгүй. Тийм дээ. За амгаамын бас татах дахуу хаана гэж амын татхуу гэл. өнөө. Бүхэл бүтэн дээр чинь бүр нэг сургалт дайны явдаг гэх юм бороо. Тий. Хямар өгөөл тэгэл. Эцнээ хайж иж явдаг гэж үнэндээ хөлмөр. Мөр. Эцнээ л одоо хайж явдаг гэж байгаа шүү дээ. Тийм нэг жагаан Гүгс дараа. Хоо тийм. нийцэн гэдэг одоо миний эцэг мөн байна гэдэг бүх юм тохироо бүрдүүлээ нэг бодох юм тийм ээ. Тий. Мөр нь өөр эцнээ хайж явж явдаг гэхээр. Тэгээ тэр нь ямар утгатай тэр эцнээ одоо эрэхтэй тэр мөр тэгээ тэр мөр нь одоо тэр олсныхаа учир наацыг тэр хурдаараа гаргаж явах юм гэсэн үг. Тэрний утга нь бол 2000 оноос урш харуулг сумд чин дандаа унгаан дугаараа наадаг, цагаан үсний адуу идэг, тэжээдгүй байх чи буянтахаа тэр бас наачаал шүү дээ. Аа. Буянтахын цоогор азарган төрүүлж, миний соёолон төрүүлж, би ч тэгээ соёолонгоос доош бараг дөрөв наснд бүгдэнд нь шөв гэсэн. тийм. Даа Одоо тэгээд хязаалан соёолон гэл. чиний тэр нэг олон багнаас шүү. Тий, олон багнаас дандаа 2 3-аар ордог. Дандаа миний өөрийн дүүнэр хурдмар ундаг. Зүгээр нэг ам үзүүлдэхэд одоо орсон. Тохироод зэрэг тийм. Тэр манайд одоо аав нь цолтууддаг оюуны баталгаа сайтай. Морны цолдууд. Тийм шүлэг мүлэг одоо тийм Тий. үгний одоо энгийн үгний найрлага их сайтай. Тийм ээ. Өөрөөр хэлбэл сэрэгжлэн үний оюун ухаан гэж байна. Тэр утгаараа одоо манайд чинь одоо энэ багасаас Монгол адуугаал одоо магтна гэсэн. Магтан дуулах. тий. Тий. Тэгээд одоо аймгийн цолтооч одоо хөгжсөн юм байна. Эхлээд ирлиз болж оролддог байсан. Одоо сүлдээ нь Ялгсан. ирлизээ бол бүр ярихаа байсан. Тэргүй ирлиз оролдог учраас. Танихаа байсан. Хасагддаггүй ирлизэл гээл тэгэл. Одоо ганц тэг хэмжээл барьдаг болно шүү дээ. Одоо та ингээ Монгол адуу ирлиц хоёрыг ингээ харахад бол ялах уу? Аяалгана. Содом. Дэл сүүл шингэнтэй. Дэл Арис сүүл. нэмгэнтэй. Хөл дөргөнтэй өөр арай өөр юм аа. Монгол адуу бол дэл сүүл нөтгөн. Тэ өтгөн. Бас энэ Намхан. бичээрээр явдаг учраас дасан зохицохтой сайн. Арай нэг явдал нь арай өөр. Тий. Энэ жил одоо тэр дорнт тал руу гэх чинь хэдэн мянган адуу тэр хилийн агуур очиод ондорол ах чинь. Ирлиз адуутай улсууд бол тэхгүй шүү дээ. Ушгал хашаад ав. Адууг уяач хүн өөрөө сайн соох юм бол ирлиз адуунаас илүү. Тийм л алдартай уяачд байсан алдартай хөлөг үе үедээ дээх нь бол байсан шүү дээ. Тийм ээ. Одоо байсан. одоо цагийн ирлизүүд бол Одоо харин яагаад тэр Монгол адууны чанар нь өөрөө ингээд муудаад ирэхэр чинь нөгөө ирлиз адуу чинь төрүүлэх нь аргагүй байхгүй. Яагаад тэр нөгөө Монгол уламжлаараа уйддаг юу ч нөр байхгүй болсон. Одоо би ч одоо баг хурдмөр үнэлчдээс манай одоо ах намаар уйж яхад өрөөсөө бас би мортойгоо хам соогддог байсан шүү дээ. Аа. Тэгээ хэд их наранд одоо ямар наранд байх уу, ямар салхинд нь сойх уу, давхах уу. Тэгжээч тэр хурдан хөлөгч нь өөрөө хүн үгүй одоо энэ бидний уралдаан байтгаар харавсан сумтайгаа зэрэгцэлд авахдаг л Монгол адуу хүн гүрний үеэсэл тэр хөлөг баатар өрөө тийм хурдан шүү дээ. Өнөө цагт энэ Монгол уламжлал аргаараа уйдаг юу нэ жоохон Монгол адуунаасаа холдсон холдоод ирэхээр нөгөө ирлиз гэдэг адуургаа өөртөө хамаг анхаарлаа тавьчихсан шүү дээ. Уламжлалаас мартаад. Одоо Уламжлал чинь илүү болохоор нөгөө жоохон хөдөлмөр их орно, зүтгэл их орно. Тэгүн гутаа яг тэрнээсээ залхуураад бэлэнчлээл айгүй хурдан явдаг одоо ирлиз юм уу газар хороодаг гэх юм. Яг бэлчээр дээр дэлхийд бол Монгол адууг бол гүйцэх адуу байхгүй.
Дэлхийд ямар ч байхгүй. Илчээрээ Наад зах нь одоо та бодолтой Монгол адуу өөрөөр хүний дэний ухаантай шүү дээ. Тий. Эзэндээ ээлтэй адуу байхгүй. Тий. Гадны адуу бол арай өөр байгаа даа одоо ингээд унж яхад эзэндээ ээл мээлтэй бол тийм бол байхгүй байх. Тэгэхээр Монгол адуу ч өөр ингээд бас эн чинь бүр ингээд Монгол хүн Монгол адуу хоёр хүн гүрнээсээ өдий хүртэл өрөөсөө тасраагүй ингэж хамт байсан хоёр хүн явж ирсэн шүү дээ тийм ээ. Аа. Баян хямар нэгтэй ингээд басаа. Янз янзын болох юм байна шүү дээ. Тэгээд ирлий эзлэхийн одоо тэгээд хүн нь ирлий зуллоод, мал нь ирлий зуллоод, хил яриан ирлий зуллоод Ёстой тэгж шүү. тэгээд ер нь нэг тийм Тий. сонин юм л болоод байна шүү. Тэгж. Тийм ээ. Ирлийдгүй юмгүй л болох. Стерлизгүй юм гэж ярлаа. Тэгэхдээ бас уламжлалын руу бас явах л хэрэгтэй. Тий. Тэдрийг бас тэгээ ирлийгээд бас байж болохгүй шүү. Гэж ойлгох уламжлалын маас хаавж үлдэхийн төлөө л тэмцэж эрэг талаас нь жоохон удаас бас явж л байхгүй бол тэгээд энэ устж өгвөл. Тий. Тийм ээ. Тэгээ одоо тэр манай эцэг ярьжсэн нэг чандаг шиг цагаан морин 30 өрсөн гэж. Өөрөө одоо нэг энэ зүүн талаас энэ баруун талын хоёр хилэн тэр хөшөөний хооронд маш том хэмжээний 8 хийжсэн байгаа. Тэргүү мадуудын. Нэг тал нь адуу, нэг тал нь болохтой зэрэг Монголын шарын хэлтэй соёл. Тэгээ тэрний хоорондоос манай эцэг нэг юу боосгүй байсан. Тэгээ тэргүүг аваад унгалаад яасан чинь тасаар нүдтэй тасаар туурайтай чамдах шиг цагаан тийм ир унагаас. Тэгээ нөгөөтгийг морь болгоод өөрөө яагаад тэгээд энэ морь одод энэ хонгогчин тахир уулаг энэ хоёрын нэгнээс л идэж. Аймгийн төв өглөө нар тусч яхад гэрээсээ гарч дахиад аймгийн төвд очиж ажиллаа хамжуулчихад эргээд дахиад гэртээ ирэхэд дөнгөж нар давж яхад л гэртээ орж ирж. Тэгээд хөнтөсөн чигээрээ татаач үчилдэггүй. Хөнтрөл явчихдаг. Тийм үү. Тэгээд тэрийг 30 үсэн гэж байдаг. Тэгээ одоо ингэж яхад яг миний энэ тэрэгээс ирснээс хойш гэдэг ингээд ажаад байхад одоо тэгээд тэр үеийн тэр 30 өрч байгаа морийг гэдэг яхад одооний энэ мордыг яхад одоо өөрөө харьцуулахад амлж морьтой байлаа. Тэгээд ерөөсөө насны хилэнгүүтэл баг дунд зүгтнээс бүдгэрүүлээд дарсаар агаад тэгээд зүгтсэн яагаач бодоод тэгээд тэр юун 30 үс юу 20 хүчтэй 25 хүч нь хоорцоод тэгээд нас нахарч ийн гэдэг чинь мадын чанар нь мууд чинь үү гэж л одоо ойлгогдоод байгаа юм да. Өөрчлөлт орцсон баг. Тийм яс чанар нь одоо энэ ургамлаасаа шалтгаад юм уу юунаасаа шалтгаад юм билээ дөрөгчгөл гэж юм. Та болохоор хурдан морийг яа шинжих вэ? Хүн болгоныг уяаж хүндэг юм байна. Морийг нэг таньдаг үдээс. Би ч одоо тэгэл тэр ерөнхий нэг сэрвэ ууц центр нэг тэгшхэнд байвал тэгэл болчихлаа шүү. Тэгээ нэг нүд нь нилээ зогц зузаантай, нүд томтой, хамар бүрэн хамартай, том хамартай. Тэгээд цомбон дуурайтай, гоё томхон гоё дуурайтай. Тэгээд нүдийн одоо яг тийм байхаар юу илэрхийлэх вэ? нүд нь тийм байвал алсын суулт багтай байд. Зоригтой. Зоригтой. Олон адуун донд явхад дөхөжрээ суудгүй. Тийм мэлтгэр нүдтэй. Зан зогтой адууч. Хамрын нүх томтой тийм. Хамрын нүх том байвал зуны халуун наранд муудах нь бага байдаг шүү дээ. амьсгаа багтаамстай. Тий багтаамстай. Нөгөө бүрээ хөгжмөний ам шиг хамрын буурч тийм том байх. Бүрээний Жижигхэн хамрын нүхтэй нүд нь бооцоо туралдаануудад өдий тэмтэр явж байгаа л зуны уралдаанд байхгүй ч гэдэг шүү дээ. Хойшилж байдаг. Хамрын нүх одоо том байвал одоо багтаамс уушиг сайтай. Хол газар туулах чадвартай. Тийм. Зуны туурай хомбон байвал юу гэдэг вэ? Туурай хомбон байвал бас суулт багтаа сайн байна л дээ. Тэргүй чалгар туурайтай бол дороо улдаад болчихно. Тэгэн. Тий. Тэгт өөрөөр том туурайны тавьсан
цохилт хийлтнүүд удаашралтай. Томбон түрээчнүүд Хурдан. Тэр чи одоо нийтлэл хавтгаалын болохоор ч бас хэцүү шүү дээ. Тий, дороо үлддэг. Ер нь бол хүнээрээ болдог томцсон гутал өмсөг гүүхэр ямар байх вэ? Тийм, тэр үн шиг нэмгэн ултаа нь Таарсан гутал өмсөд гүүхэр ямар байх вэ? манай энэ тгшиг Тэрнтэй адилхан шүү дээ, тийм ээ. Сүүл нь одоо суурн зад сүрэн. тийг суурн Түрээч. нь одоо тийм нэмтэж уун Тий, бүх зузаан цомбон түрээтан сайн мэд. сүүлийн яа шинжгүй даа. Дил сүүл шингэндүүл байв сайн. Шингэн байвал сайн. Хөнгөн гэсэн үг. Тий. За ингээл одоо олон талаар одоо уяач хүмүүс адууга шинждэг. Өөрийн бас нэг шинждэг хүмүүс байна те. Тий. Тэр морийг шинждэг бас нүд байна. Тэгээд тэрэндээ тааруулж уйж जैन тий. Тий, тэрэндээ тааруулж ийм морийг л уйж чадандаа гэдэг. Сэтгэлд нэг хүнд байдсан биш үү? Тий. Нэг за тийм зүсний бүр өнгөн хүртэл Тий. те. Ээлтэй нэг зүс мадуу. Тэгээ зүсээ болоо тэр морио болохоор хүн нэг сэтгэлийг уяач хүнийг амардаг та нэг Тий. гой дүүрээд тэгэхээр л нэг ирэхээр тэр сойл болт нэг сайхан Тий. таарч хөлөг морч адууч эзнээ олж эзэн ч одоо морио болоод ирэхээр л бүх юм бүрддэг юм шиг юм да. Тэгж байгаа. тэгээд 2 3 жил унснаас яагаад байхдаа тэр өөрийнхөө гэсэн марыг тэгээд өөрөө тэр нэг яаж уйх одоо ямар үйл явдал хийх вэ? Одоо тэгэл нөгөө танаад эхэлдэг. тэгэл нөгөө сойлго мойлго гэл их нарийн юм орно тийм ээ. Түүнийг Удам дамжсан уяач байна уу? Тий. А? Удам дамжсан уу. Танаа уяач. Манай аав яав нь намсраа гэж юм. Өвөө. Өвөн Өвсгөл аймагч мораар дүүлжсэн цагаан уул тэгээд энэ аруулаг ойр тойрон сумдуудаач олон хоёр халиу морыг тэрээр олон жил айраг дөрөв авчихсан. Тийм. Нэртэй уяач. Нэртэй уяач. Тэгээ дараагийнх нь болохоор миний аав Маниад гэж хүн байсан. Миний аав болохоор бас аруулаг сумын мандал нэгдлийн адуу олон жил харсан. Адуучин. Бас адуучин. Тэгээд улс мулсын авраг адуучин тэмцээнд оролцож 2 дугаар байранд орж исэн. Увс аймгийн аюуш гэж хүндөрүүл. Манай аав хоёрт орж исэн тийм. Тэгээ бас их хурдан мөр уйдаг. Аа. Тэгээ тэр нэгдлийн адууг нэгдлийн нэр дээр уралдуулж өгдөг байв. Аа. Тий, тэгэж чинь. 3 дахь үед дээр яв. Тэгээд би болохоор зэрэг бас аваасаа үлж аваад аавынхаа хурдан мөр унжагаал залгаал тэгэл уяач болоо тэгээд Боордынхаа энэ сайхан удмын энэ буйныг бас ингээ залгуулад аваад явна гэдэг бол бас их сайхан. Тэр буйныг тогтоож авч явна гэдэг хүндээ байдаг юм шиг байна. Заримдаа ч бас боордынхаа буйныг бас тогтоохгүй явж байгаа хүмүүс ч байна. тий, янз. Сайхан одоо өвөө аав гэл одоо тань 3 дахь үед дээр ирж штэ баг тий. Тий, Тэгээд танаа өвөөгөөс чинь уршаага бас бороо идэвч үсэн мэдэхгүй тийм Тий, ээ. тэднийг бол мэдэхгүй. Тий. Чухам ямар байсан юм бэлээ. Тэгээд манай их нэрийг гиндингийн мөнх зул гэдэг манай их нэрийн аав нь бас аймагт ч морь айрагдуулж байсан. Сундаач олон жил морь айрагдуулж дөрүүлгсэн. Тэгээ Байрчд уус хоёр талаас угаасан юм. тий, Уяач удам тав усууд. Байтгаар хоёулаа хурдан морь унж яасан. Аа. Гэрийн эзэн морь унаад ингээд уяач байхаар гэрийн эзэгтэн бас адуунд бас их дуртай байдаг гэж байгаа шүү дээ. Гэр бүлээрээ. Чи гэр бүлээрээ явдаг юм шүү дээ тий. тэгээд одоо энэ ихтэй дүүгийн маань аав нь бол сайн мөр уйдаг. Сайхан жарамаар ундаг. Жоромор унаа. Тий. Өөрөөр хэлбэл одоо нэг том хэмжээний панц. Аа. Тэр үе. тийм, том панц юм байсан. Аа. Сайхан их жарамаарыг унаад сайхан мөр уйжсэн. Тэгээд одоо хүүхдүүд нь одоо ихэд олон жил унсан даа мөр. Би өөртөө хурдан мөрний хүүхд байсан. За. Одоо манай сумын намрын ургацын баяр гэж хийдэг байсан. Тэнд нь 2 ургацын баярт 2 хээрмөрийн цоддын хээр нүдүүрийн халтар гэж 2 тийм хээрмөр. Тэрний нэгээр нь унж тэр нүдүүрийн халтар гэдэг морийн амуу үзүүлж цоддын халтарыг нэг унахад дөрүүлдэг 2 шивгэрүүлж тэр жилээс юм да. Одоо энэ манай тэр аав гэдэг тэр уурлаав гэдэг нь миний аавын төрсөн дүүн байсан. Оо таны аа. Тийм энэ манай гэтэр бол төрсөн ах トゥ хоёрын хүүхэд. Явдаг ийм үстэй. Зөв. Тий. Бүрэн ихэд бүхэн Монгол улсын улс хувьсгалын
100 жилийн он инээ их сайхан баяр надам дэвсгэл аймгийн аруулаг сумын ардам малчин буянтан натунаас нь нарсан агтанаас нь шилсэн даагнаас нь дахиусан үрээнээс нь нүсэргэсэн үнхэрийн хурдан хүлгээ түгээ төмөн акти дундаас төгс сурдан шандас үзүүлэх чарцаг шүүшиг нисэх чамгийн төрүүн дэрэгч инээ их сайхан хүлгийн хэнгэрвгийн шинжийг нь дурдвал заан дөрвөн саята заамал 6 хүзүүтэй засмал сайхан дэлтэй думбүрэ хамартай дуран хар нүттэй хөндийн цэнэ цааштай хөвн нэмгэн тохомтой хөнгөн тааруу хүүхэдтэй нар саран дөрөөтэй навчин сайхан эмээлтэй бөөрн хийж улуунд өдөрдөггүй бүхчим халуун шантардаггүй ган халуун шантар шивгүй газрын хальд сөлдөг шивгүй уртан нуруу карандэгдэж жуужим хөндийг тууландэгдэж хөндийгээр дахиж хөнгөн тэрэгтэй уралдаж хөндийн тоосыг басгасан хүний үрийг баясгасан хөгжөөнт наадмыг дэлгэрүүлсэн хүчит тэтгэрлэгэн алгэрэн асрын өмнө суран жолоогийн сонгон өргөд томгүй шатлыг нь магтангөрөөж алтан амсар тайманган дотортой хөрөл ёроолтой хундгандаа айр гюган амсар дүүрэн мэлтэл зүйлж ард түмэн олныхаа өмнө агуу хүч чадлыг нь магтангөрөөж эзэн хүний итгэлийг олсон унсан хүүхдийн урмыг сэргээсэн уягараа давтдаг удмаараа төрүүлдэг найр болгонд магтагдсан наадам болгонд төрүүлсэн ахин шөвгөрсөн алтан мөнгөн хүрэл медаль үртэлсэн эзэн хүнээ баярлуулсан ижил нолон арвжуулсан мандат уршгүй гавьяатай магтаад уршгүй түүхтэй Тоттомагнай торгон жолоо хунгийн жигүүр хулангийн тоос хурд тавайн төмөн ихүлгэн нүүлээ Хорэ. Үнэхээр сайхан одоо бас ингээд цоллоо явахад морь бас ингээд бас чагнадаг баг тий. Одоо бас сарталцсан да. Сарталдан да тий. Ер нь адуу ингээд ер нь давхаад барианд ороод ирэхэд эзэн бол бас л төгшнөж Тэг. хөл газар төрөхгүй тэгээд тэр одоо уйжсэн морныхаа сайхан тэр давхжсэн сайхан үеэсэн сайхан яриаш. Одоо энд нэг хоёр энэ одоо ямар хоёр нас вэ? Энэ миний тэр 2014 онд Сүхбаатар аймгийн халзан сумнаас дааг авчирж ирсэн. Их насны ногооморны медаль байна. Нөгөөх нь тэр од гэрэл манлан туслах уяачаас авч ирсэн. Хонгор 25% тазрагны медаль байна. Тэнд нэг медаль тэр нь болохоор юу вэ? Тэр болохоор Монгол шар газрагны медаль. Монгол адуунууд тэндээ байгаа. Тэгээд бусдын гаргаж ирээг болохоос биш. Хураацсан тий. Олон медаль байгаа. Олон медаль байгаа. Амттай хураасан байна. Тий. Зөнд. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Хотел хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багцдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багцдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. 100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингэн. Мөн Softleaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар өөдөн савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Softleaf. Тулгад огторгүй Монгол гэр тавилгын үйлдвэр
Их түүхийн жимийг агуулсан эцэг өвгдийн ерөөл шингэсэн их дэлхийтэй хүн холбоотой эв нэгдлийн шүтэн барилгатай Монгол гэр. Бид хэрэглэгчдийн хүсэлт сонирхол нийцүүлэн Монгол гэрийн тавилгыг үндсэн шин чанарыг алдагдуулалгүй. Уламжлал технологийн дагуу шинэлэг загвар хийцтэйгээр үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалах утас 99 20 54 3 Хаяг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монэл. $2018 оноос эхлэн зөөврийн сарвч хашааг хийж одоогоор 45 ширхэг сарвч 2000 гаруй хашаа хийсэн. Манай сарвч хашааны давуу тал нь банз модоор хийгдсэн нь нөмөр нөөлөгтэй. Төмөр зузаан хийц чанарын хувьд бат бүх нүүдлийн журмаар амьдардаг хөдөөнийхэнд өргөж тээх нүүж зөөвөрлөхөд авсаархан газар ухаж шон суулгах шаардлагагүй. Байгаль дээлтэй загвар хэмжээг захиалгын дагуу чанартай хийж орон нутгийн унаанд тарж өгч үйлчлэх болно. Холбогдох утасны дугаар 80 85 99 99 57 19 57. Юу манай багийн юу штэ их өндөрлөг газар гэдээмсэн тэгээд хөдөө ингээд даралт ихтэй усууд чинь аймаг орохоор даралт нь хэвийн болцсон бууцсан байдаг. Аймаг ороо та даралтаа үзүүлэх гэхээр аймаг ороод үзүүлэхээр бууцсан байсан гэдэг штэ. Бас тэгж хэлээ. Газар зүүн байдлаас. Энд ирэхээр даралт ихсээд байна гэдэг тэгээд даралт ихтэй усууд илүү ихтэй юм болов? Тэгдэг ба. Аймаг орж үзүүлэхээр Одоо мөрөнгөөс ийш ирэхдээ өгсөж ирдэг. Тэгснээ доошоо ийшээ дарахтын дотор уруудаа өчтөн штэ. Хамгийн өндөр даваа гэсэн юм. Энэ нэг ялаадын дөрлөжийг Хамгийн их өндөр газар. хамгийн өндөр даваа. Тэрийгэ дагаад бас тэгээд даралт бас нөлөөлдөг байх л тий. Газар зүүн байдлаас. 140 Та эмээ ууж яах ихсэн л байна. Миний тэргүүн өдрийн нэг уугаад 140 яхаа хөтө болчих. Дээд оролт нь өссөн л байна. Эсвэл эмт нь үйлчлэхгүй нөө эсвэл эмээ та таслаад байна уу? Өдрийн нэгийг уудаг. Ихтэмэр бол хоёрыг болгодог. Гайгүй бол нэгийг уучдаг. Тэгээ тэгж гинөө тий. Тэгээ тэгж байгаа. Яхаа ихтэмэр бол хоёр болгочтой. Гайгүйдээ бол нэгийг уучдаг юм аа. Бас нэг эмэндээ нарилна гэх шиг бас. Нөгөө хоолд хүрч чадахгүй. Даралтаа усууч нөгөө эрүүл мэндийн даатгалаар эмээ авах ч нөгөө сумын активт эрүүл мэндийн даатгалаа нөгөө хөнгөлөлтөө юм олгодгүй. Хувь гарчаад түүнээс өгдөг байсан. Тэгээд одоо сумынхаа эмнэлэг дээр 3-ныхаа хэгээр код аваад тэгээд аймагаас авна шүү дээ даралтныхаа эмийг. Тэгэх үү. Тэгэхээр ч аймаг руу явах машин тэрэг хүнээр захиулах. За хүчил төрөх шүүсэн тэр хэвэн байна. Тэгээд чирэгдлэхтэй л дээ. Тэгнэ. тэгэхээр имээ гамж өөхгүй бол болохгүй. Өсөлт бас имээ бас гамнаад Имээ гамнахаар ч одоо тэгээд эрүүл мэндэ бас хохироож болохгүй тийм ээ. Тэгэхгүй болохоор байнга имэндээ хүрнэ гэхээр чинь бас өөрснөө заавал биеэрээ орж сумандаа хорооныхоо хээг өгнө. Аа. Тэгээд Одоо ингээд энд хүэмт ингээд бас би мөн одоо янз бүр боллоо гэхэд та бол ганц хоёр имтэл юу. тийш амин тулсан ганц хоёр имтэйгээ л. Аа. Одоо зүрх судасны дэмжих тийм юм пүүс өндөрөөл пүүс буулгах даралт нь өндөрөөл яалтчгүй нэг ганц нэгэн шаардлагатай имээ тийм л юмтай яваа. Түүнээс зүгээр нэг олон хоногоор нөх юм энтер бол бидэрт байхгүй. Байхгүй. Тэгээ шаардлагатай яралтаагийнхаа юм тарианаас Хүний одоо алтан аим хүний эрүүл мэнд ч одоо хамгийн нэгдүгээр тавих юм шүү дээ тийм ээ. Тэгээ сумлуугаа дуудана шүү дээ. Энэ жил чаруу яг уу ханиаднус арай багдуу байна. Түүнээс ханиаднус ихтэй үед энэ төр бол бүр хэцүү байдсан шүү дээ. Яг бидний гардаар юмгүй болохоор чинь тэгээд нөгөө улсуудын чинь заавал сумлуу юмдээ явгин ас хумаас юм уу аймгаас ирэх хүнээр имээ захиж авгин.
Эмгүү болоод 2 жил болж байна. Тэрнээс хойш энэ ард түмч бас өөрснөө бас хэрэгцээний ойр зүрийн эмийн сантай эмтэй бас болоо л байгаа. Аа. Тий. Өөртөө одоо гэртээ нэг одоо бас эмийн савтаа байх эмийн хэрэгтэй шүү савтаа дээ. байх Анхны шатны бас нэг. Тий. Тиймтэйгээ болоо л байгаа. Зөв. Эмээгийн даралтаа гэдэг яасан мөн юм чи. Эмээгийн даралт ихсэн байна. Уул нь 120 морьтой л байдیں۔ 140-тэй, 90-тэй, 80-тай болсон байна. Жаахан. Тий. Эмээ бас гамнаад бас алдан орон ууж байгаа юм шиг байна. Тэгэхээр эмээ одоо даралт бууруулах юм ууж байгаа хөө тий. Тий. Тэрийгээ Өөр одоо ямар юм тогтвол тэрийгээ ухаар юм даралт нь хэлбэлцэх байхгүй. Тэгэд ойр нөгөө нэг явж чадахгүй эмээ яхан гамс игээл алгаслах маягтаа ууж байгаа юм шиг байна. Гайгүй болохоор тэр би нэг өдөр энэ чичдэг юм уу? юунаас одоо болж даралт ихсэх юм чи. Бөөр нуруу юу гэдгийг одоо. Өөр зүрх сууц тэгэл янз юмнаас л ихсдэг. Стресс ядаргаа гэл олон талаас л ихсэнтэй артай юм байна. За тэгээд Монгол улсынхаа төлөө тангараг өргөсөн багийнхаа эмчтэй бас талархаж байна. Тэгээд Эрдэмт хүний алтан амийн төлөө бас ингээд зориод энэ мотоциклтэй өвлийн хүүтэнч бай, зуны халуунч бай, хол ойрын одоо тэгэл хол гэхгүй тэгээд зориод энэ хүмүүсийн төлөө ажиллаж байгаад нь бас талархаж байна. Талархалгүй яах одоо дэв сайхан. Одоо манай баг дээр энэ ажиллаж байгаа багийн дарга, багийн эмчнэр одоо яг энэ малчтынхаа их ойрхон ажилдаг хамгийн одоо төрийн үйлчилгээний хамгийн ойрхон байдаг хүмүүс гэж би боддог. Яг амьдралтай нь ойрхон байдаг. Тийм шүү дээ. Ерөөсөө тулж ажиллаж байдаг. Зайнаас биш, бодитоор харж яадаг. Тий. Эврээс тойрч явж яадаг тэгээд. Би сая тэр цагаан ус суманд бас очсон багийн эмч. Мотоциклтэй тэгээд бүр ингээд уулын хярдаар байдаг. Тэр дээрсэж нэг л мортооч явна, мотоциклын хувааз морооч явна. Тэгээд жирэмсэн байсан ч одоо тэгэл одоо нэг гол усын чинь гарах гэдэг цоорхоо завтай хүртэл гарч ирсэн ингээл нөгөө завь чинь одоо гарахаас өрнөдлгөө тэр хүн дуудлага өгсөн тэгээд яаж игээл гарахтаа цоорхоо зав байсан ч ус энэ одоо завь руу ус орохоор хувингаар асгаал ингээл очсон ингээл тэр цагаан урсумын одоо эрүүл мэндийн төвийн дарга нь эднэртэй бас багийн эмчнүүд бас ингэ танилцдаг. Ер нь эрүүл мэндийг бид нар ярьж дараагийнхаа амиг яриад нөхөөс хүн өөрөө эрүүл байвал эрүүл хэрэгэл байх юм бол хүн цаашдаа Монгол өв соёл зан заншил хүүхд хөгжин чашаал өршөл явна шүү дээ. Эрүүл мэнд гэдэг чинь өөрөө асар том нэгдүгээр тавьдаг хүний алтан амин лөө. Өөрийнхөө биеийг гаргаж зүтгэж ингэж явж байгаад нас баярлалаа. Тэгээд одоо баг дээр одоо ганц одоо төрийн албан ажлыг хийгээ явж багийн дарга багийн эмч хойрол байна гэж одоо бас харж байна. Одоо дөрөв үрхээлтэй юм ба шүү дээ. Одоо багийн төв дээр л байна уу? Гэхдээ багийн төвөөс ойрхон инүүхэнд байгаа байна. Ойрхон намал дээр. Багийн төв дээр байдаг байсан нөгөө багийн эмнэлэг манай сүмбэр багч нь багийн эмнэлэгтэй байсан. За. Тэгээд одоо тэр маань хаагдаад 4-5 жил болж гинөө. Тэгээд би хөдөө гарч ирсэн. Баг дээр эмнэлэгтэй хахаар баг дээрээ байдаг байсан. Одоо багаа жоохон ингээд нэг бас нэг чааш нь дөрвийн бодлогоосоо дэмжээд бас энэ баг дээр бас жоохон анхаарад хүмүүсийн суур шагтал дээр яагаад энэ амьдрах орчин бүх хүмүүсийн юм жоохон бүрдүүлээд өгчих юм бол зүгээр байгаа. Тог могтой их боломжийн сайхан. Тийм манай нэгээс 5 дугаар анги төгсдөг сургуультай байсан. Сургууль маань энэ жил хааглаа. Эмнэлэгч нь 2 орон тоотой байсан. Тэгээд улсууд хэвтэж эмчлүүлдэг байсан. Тэгээд сум руу явахгүй баг хаяалаа тий. Энэ дээр голцоо хэвтдэг байсан шүү дээ уул. Тэр нь давуу талтай. Бага насны хүүхдээс устанд хэвтэж эмчлүүлдэг байсан. Сум руугаа яваад стори нээлгэж ирээл тэгээд эмчилгээнүүдийг авчраал тэгээд эндээ хэвтэж эмчлүүлж байсан. Энэ одоо яагаад тэгээд эрэндээ зогсооч вэ? Тэгээд нэг төсөв мөн хоёр тэгээд нөгөө нэг багийн эмч биш их эмчээр байх ёстой. Баг эмчийн салбар их эмч удирдах байх ёстой гэдэг үүднээс тэгээд их эмч юу гэж баг дээр их эмчнэр ирэх үдээ. Тэр нь тиймэрхүү шалтгаанаар л хаагдсан. Тэр хол газар очихгүй ажиллахгүй гээл тий. Нөхцөл нь одоо орчин одоо баг дээр ч одоо бидний насны улсууд гэхээс сүүлийн залуучууд бол баг дээр гарч ирэхэ байцсан шүү дээ. Одоо манай аруулаг их чинь 2 баг л эмчтэй шүү дээ. 4-р 3-р 2 нь эмчтэй. Бус 3 баг нь эмчгүй. Одоо сая энэ Улаанбаатарт энэ зүүн маш амар усны үер боллоо. Тэгсэн. Одоо хүмүүс сум руугаа явж байна. Баг руугаа хүссэн хүсээгүй монголчууд ирнэ. Цэвэр агаараа бараад нь. Эндээ нэг сайхан хашаа гэрээг яваад ийм агаарт энэ одоо байгаль дээр тий
тайван гэрэл тогн байж гин. Тэнд дэлгүүр хошоогоо байр байд. Нөгөө тэндээ малаж үйлдвэр жижиг нүүлүүд бий болгоод нөгөө багийн эмчээгээд нөгөө сургууль цэцлэг багшаа хийгээд тэр нөхцөлийн сайхан бүрдүүлээд өгч хэрэгтэй байна. Цаанаас л. Тэгвэл тэр хүмүүс чи ирнэ. Энд ирээд одоо амьдрыг ихэд хүүхэд сурахад сургалтын байхгүй шүү дээ. А багийн эмчээр ингээд ажил хийхэд тэр орон зай одоо тэр орчин юуг нь усаас бүрдүүлээд өгчих хэрэгтэй байхгүй. Тэгвэл энэ малчд чинь ямар их том тус болох вэ? Их сайхан тус болно шүү дээ. Тэгээ энийг загаа багч нь хөгжинэ. Дэлгүүр хоршоо олоод тэр таажид нэг лааш үдэн зэ нэг ороод нэг авахд ч юм уу тийм ээ. Гурдуудаа авах. Манай багч нь их гоё байсан шүү дээ. Саяхан хүртэл сайхан байсан дээ. Нөгөө сургуулийн хүүхдүүдтэй дэлгүүртэй энэ төр байсан шүү дээ. Тэгээ нөгөө хүүхэд тарахаараа л ингээл одоо нэг хоёрхан айлтай л болчихно. Эсвэл хөгжүүлэлт манай багч их гоё баг шүү дээ. Энэ хөгжөхөр юу байна да? Тэгээд хөгжөхөөлгүй дээ тэгээд. Хөстө хөгжгүй л үү. Сайд ах багийн даргатай сайхан танилцаад бас явж байна. Тэгээд бас Ирэх хэлбэтэй даа чинчгээр буруу харчихгүй. Харин тийм бас нэг төрийн бодлого зөв эргээсээ бий бол. харин тий зөв хүн гар зөв Зөв хүн гар зөв эргээс. Тэгээ хөгжиж яхад дээр үдэ чи нэг утас муцгийн шин бүр үлгэр ярьж яаг гэлээсэн дороо. За тэгээ дараагийнхаа айл руу гаръя да бид. Тэгээ багийн өвчтэй баярлалаа. За баярлалаа танаас. Одоо дахиад айл руу явах уу буцаад явах уу? Одоо юу би буцаад явна. Буцаад. Бензин тосоо яа гэдэг таад маань. Бензин тосоо сарда биднэрт нэг 25 литр бензин өгдөө. Ааха. Тэгэл тэрийгээр л явна. Сар тэгээд хэдэн айл орох уу та? Янз Оо тэр 25 чи хүрэхгүй шүү дээ бид нар чинь тэгээд. яаж хөрөхөд? Өөрснөө нөгөө цалингаас л хийн штэ. Сард гэх чинь л бараг 20 чахуу айлаар орж байгаа дуудлагаар. Тэгэхээр чин тэр бензин чи юу ч болохгүй штэ. Тасанд эднээс сумаас явж байгаа усууд энэ тэр дарганаар энэ тэр унаад явхад яана гэдээ. За тэгтэл бас л сэтгэл өвдмөр юм байна шүү тэгээд. Тэгэл одоо энэ унаар чи эвдэрчүүл сэлүг гэж өгөхгүй штэ бид нар өөрснөө мөнгөөр аавна. Энэ унааны чинь юм л эвдрүүл тэгэл бид нар өөрснөө л авч хийн штэ. Засгаас бидэрт тэр нь эвдэрсэн гэвэл тэгэл засаад янзлаад унал гинүгээс ганц дугуйч өгөхгүй штэ. Тэгэл бүх юмаа өөрснөө тэгэл бүр аргаа бараад лууд нь тэгэл нэг зогсоон да. Малчин хүн болбол ерөөс яагаад энэ аймгийн хошоо авраг тэ болдог юм чинь их олон шалгуур байдаг тийм ээ. Нийгэм их зүтгэл юм нийгэмд бас их хувь нэмэр оруулсан. За 5 хошуу марлаа сайхан уламжлаараа марлах чанартай. За бэлчээрийн даацаас зөв зохилтой бэлчээх. За хотоо одоо гой цэвэрхэн байлгах тийм ээ. Нааш хажууд хотоо гой сайхан цэвэрхэн байлгах. Гих миш их олон шалгуур байдаг баг тийм үү гэдэг. Тэгжээч одоо энийг авна гэхээс зүгээр нэг 1000 мал тоог нь худалж аваад өсгчөөд 1000 малч болохгүй. Тоог ор тийм ээ. Тоогоор авраг болно гэж байхгүй шүү дээ. Байхгүй. За танаашир. Танилцсан яах нь. За наашир. Ээж нь ирж яваа гэнэ. Ээж нь хаана? Цагаан маш ирж байгаа шүү. Тэр ээж нь ирж байгаа. Ээж ирж яваа. Одоо ээжигээ харахаа байсан. Эмээг охин бол ээж нь яав нь ирж байгаа юм уу? Ээж нь ирж. Баарч нь гарна өдлөө. Хурган шиг одоо гарахаар жингэд чиний найзууд гарна да. Одоо ингээл хаягдана юм чинь. Их мал ийцэн. Ээжээ ирж байна. Одоо харахаа байсан баха энэ 14 хонолоод. Тийм нэг 7 хоног л явчихдаг. Ааха. Ээж нь ирэхгүй 14 хоногчих шиг боллоо. Ямар хайрхан биш. Баян цагаан. Баян цагаан. Сүмбэр хайрхан мал. Сүмбэр. Тийшээ тусгалт. Сайхан хайр. 4-5 том уулын голдол байдаг газар шүү дээ. Тийм байна. Тий.